Ирэх сарын од ирэхс яг л таны ихэр төлтэй нийлүүлэхээр хоорондоо тохиролцож хуйлдсан мэт байна. Та хүссэн үсээгүй ирэх сард гарагс таныг үнэн зөв зам руу оруулах гэж байна. Гарагс бол өндөр төлөвшлийг шагнадаг, харин доогуур төлөвшлийг хатуугаар сорж өгдөг. Тиймээс энэ видеонд би танд ирэх сард яг ямар сорилт, ямар сургаал, бас ямар шагнал таныг хүлээж байгааг тайлбарлаж чиглүүлж өгье. Эхлээд ирэх сарын гарагсдын дэлгэрэнгүйгээр дараа нь таруу үзрүүл. Сайн байна уу, намайг сон гэдэг. Би асар олон жилийн сүнслэг мэдлэгийн туршлагатай юм хүн байгаа. Яг одоо таланцхлын коуч хийж байгаа. Энэ бичлэг нь ихэр төлтөөгөө нийлсэн нийлээгүй, soulmate-ийн харилцааг сонирхож буй, бас кармик харилцаанд буй хүмүүст гээд бүхий л төрлийн хосын хайр дурлалын харилцааны талаар мэдлэгийг өгөх болно. Энэ үеэр бодит үнэ задарч гарч ирэх болно. Таны төлөвшлөөс хамаарат энэ сайнаар нэг бол гарч ирнэ. Үгүй бол жахан сөрөг таагүй байдлаар гарч ирэх болно. Хэрвээ та үүнд төлөвшил өндөртөөгөөр төлөвшил гэдэг нь maturity гэдэг англиар үг гэдэг тийм. Төлөвшил өндөртөөгөөр ирэх сард хандах юм бол бодит үнэн харилцан яраанууд нээгдэх, ялангуяа ихэр төлүүдийн дунд. Тэгэхээр та яг одоо ихэр төлтөөгөө communication block буюу харьцаж болдоггүй, нэгнийгээ блоклсон, нэгнтэйгээ харьцаж болдоггүй байгаад ах юм бол ирэх сард энэ тал дээр гарагсан таныг дэмжиж өгнө. Ээлтэй байх болно, гэхдээ зөвхөн та төлөвшил сайтай байх юм бол шүү. Хэрвээ ирэх сард энэ үеэр та төлөвшил доогуур хандах юм бол гологдох айдаст хөтлөгдөж харилцан ярианаас цухтаах шинж танаас илрэх, бас таны ихэр төлөөс илрэх боломжтой. Яагаад гэвэл та эрчнийг биетүүд шүү дээ. Өөрөөр би хангалтгүй гэх шархнууд сэтрэн, хаягдах айдас сэтрэн гэх мэт байна. Энэ мэдрэмжүүд дандаа ихэр төлөлийн хагацлыг учруулдаг мэдрэмжүүд байна. Тэгэхээр энэ мэдрэмжүүд сэдэрч байгаа нь та төлөвшил муутай байсан ч гэсэн энийг ангаах боломж байх нь. Хэрвээ эдрийг ангаачих юм бол ихэр төлөлийн нэгдэл, ихэр төлөлийн харилцаа нээгдэх гэх мэт зүйлсүүдэд ээлтэй байх нэ. За өөр ирэх сард бас тохиож буй гарагсын үзэгдэл бол сугар гараг маань хилэнцэн орд дээр байрлах болно. Ихэр төлөлийн таталцал цоронцлолтыг нэмэх болно. Энэ үеэр та дараах зүйлсийг ангааж амжсан байвал ихэр төлтөөгөө нэгдэх магадлал өндөр. Хэрвээ ангааж амжаагүй бол энэ үеэр ангаах боломжтой болж энэ хэцүү мэдрэмжүүд сэдрэх болно. Энэ үед ангааж чадах юм бол 2026 оны эхүүн үеэр эхлээд ихэр төлтөөгөө төгс хантайгаа эсвэл хүсэмжилж буй soulmate-тэйгээ нэгдэлд орох үерхэх боломжтой байж мэднэ. Ангаах зүйлсүүд дараах байна. Дарах бол айдас, өмчлөх сэтгэлгээ, ихэр төлөө өөр хүнд алдах айдас, уур хилэн, чөтөө игдүүцэл гэх мэт иймэрхүү зүйлс ангаагдахаар сэдрэх болно. Тэгэхээр энэ зүйлсийг та одооноос ангаагаад эхэлчихсэн байх юм бол ирэх сард энэ мэдрэмжүүд сэдрэх үед сорилт нь харьцангуй хөнгөн байж шагнал нь зузаан байх боломжтой. Энэ зүйлсийг ангаахад та ердөө өөрийгөө төгс хүч чадалтай биед гэдгийг хүлээн зөвшөөрсөн байхад болно. Төгс хүч чадалтай биед өөрийн гэсэн зүйлсээ алддаггүй. Бусад хүмүүс түүнээс юмыг булааж чадахгүй. Түүнийг сэвтээж чадахгүй. Үүнийг үнэнчээр мэдрээд бүрэн амгалан болох юм бол ихэр төлөлийн нэгдэлд орохгүй байх шалтгаан танд байхгүй болох юм. За тийм л ратаархал айдас гэд өмчлөх сэтгэлгээ энэ бүх зүйлсүүд нь надад оноогдох ёстой зүйлсийг бусад хүмүүс булаах гээд байна. Миний зүйлс бусад хүнийх болох гээд байна гэдэг шархтай холбоотой юм байна. Энэ шархыг ангаасан байхад харин ч эсрэгээрээ шагнуулах нь тийм үү? Хилэнц ба сугар гараг нь ийхүү таны хайр дурлалтай холбоотой хамгийн гүндэх заван муухай шархнуудыг, далд шархнуудыг гаргаж өгөх болно. Энэ завшаанаар та энэ шархнуудаа сайхан ангааж өгөөрэй. Өөр үеэр энэ шархнууд олдохгүй, мэдрэгдэхгүй байх боломжтой тул ангаахад хав хэцүү байж мэднэ. Гар ихсийнх нь ингэж амар хүчтэй сэдрүүлж гаргаж өгөөд хэцүү муухай мэдрэмжүүдийг сэдрээж гаргаж өгöd байгаа юм үндэ бэлэг юм байна шүү дээ. Гар ихсийн нөлөө байхгүй, дэмжлэг байхгүй үеэр болохоор энэ мэдрэмжээ ангаая гэд мэдрэгдэхгүй, ухаалаадаг мэдрэгдэхгүй байгаад болохоор ангаалт боломжгүй болдог.
За, өөрөөр ирэх сард нум дээр шинэ сар эхлэх болно. Нум орд дээр шинэ сар эхэлж байгаа нь бол ерөөсөө л сайн зүйл. Энэ бол сайн үе. Бас л шинэ харилцаа эхлүүлэх, шинэ боломж нээгдэх тал дээр гарагс таныг ивээх болно. Тэгэхээр ихэр төлөлийн нэгдэлд гаргасын тусалцаа дэмжлэгтэй байх болно. Нэг сарын турш. За, одоо болохоор ирэх сар тохиох хамгийн гүн, хамгийн ноцтой гэдэг ч юм уу те, хамгийн ач холбогдолтой үзэгдлийг тань танилцуулж өгье. Ирэх сард мэлхий орд дээр тэргэл сар зөнхлөх болно. Энэ бол 2025 оны хамгийн мэдрэмжээр баялаг, хамгийн гүнзгий мэдрэмжтэй тэргэл сар байх болно. Энэ үеэр хайр дурлал, ихэр төлтэй холбоотой манифест бас сэжил асар их хүчийг авах болно. Хайр дурлалтай холбоотой, мэдрэмжтэй холбоотой шид яг энэ үеэр бүр хамгийн best байх болно. Хамгийн тохиромжтой байх болно. lerson.com сэжил гэж ороод та хайрын сэжилгээ цогт заавартай хамт аваарай гэж би зөвлөж байна. Энэ үеэр ихэр төлөлийн харилцаа илүү гүнзгийрэх болно. Яг үнэн бодит мэдрэмжүүд илрэх болно. Энэ үед хүчтэй мэдрэмжүүд ил болох учраа бас л ангаалтыг хийх алтан завшаа муу юм. Хэрвээ ангаалтаа хийж чадах юм бол нэгдэлт тэр хэрээрээ та дөхөн болно, эсвэл шууд нэгдэлт орох боломжтой. Яагаад бол бусад гаригсууд нь бас нэгдлийг дэмжсэн байрлалд. Гэхдээ бас нэгдэлт орох юм бол энэ сорилтуудыг даваарай гэсэн юм сорилттой үе байгаад байгаа тийм үү? Хэрвээ та аль хэдийн ихэр төлтөйгөө хамт байгаа бол та хоёрын харилцаа илүү эмзэг гүн болох болно. Эмзэг гэдэг нь өөрөө муухай зүйл биш. Эмзэглэл бол хүч чадал. Ангаалтын ертөнцид хүмүүс хамгийн эмзэг байгаа хүн хамгийн хүчтэй байдаг гэж ярьдаг. Бас маш олон хөгжимчид өөрийнхөө эмзэг талыг хүч чадлаа болгосон байдаг тийм үү? Тэгэхээр харилцаанд илүү эмзэг болж байна гэдэг харилцаа илүү дотн болохын шинж, харилцаа илүү час гал олон болохын шинж байдаг. За, дотн мэдрэмжээ нэгэндээ илэрхийлэнгээ шүнжин хамт уйлцгаах энерги бол энэ үе юм. Мэлхий орд тэргэл сар дээр бухуу эхэлж байгаа. За, эцэст нь та энэ хүртэл ихэр төлөйгөө гих мэдрэмжээс цухтааж ихэр төлөйг хүсэх мэдрэмж надад байхгүй гэж мэдрэмжээ анж байсан бол энэ үед таныг хамгийн хүчтэйгээр цохих болно. Танд хамгийн хүн дээр тус болно. Та ихэр төлөйгөө хүсэж байгаа, санаж байгаа гэдгээ өөрөөсөө нуух боломжгүй болж өдийг хүртэл цухтааж байсан энэ хэцүү шаналлыг өгүүлэх мэдрэмжийг нэгэн дор хүчтэй мэдрэх нигууртай байна. Энэ бол ерөөсөө гоё зүйл биш. Энэ бол инэрэнгүй зүйл биш. Тэгэхээр одооноос та ихэр төлтөөгөө хамт биш буй хань ижилтэйгээ өөрийн төгс хань ижилтэйгээ хамт биш буй гэсэн мэдрэмж шаналлуудаа одооноос энэ бичлэгээс эхлээд багаар мэдрээд боловсруулад ангааж байгаарай. Тэгвэл тэргэл сарны мэдрэмжийн идэвхжил танд илүү зөөлхөн тус болно, бас шагналтайж байх боломжтой. За, ерөөд бол гаригсын байдал юм байна. Одоо энэ гаригсын байдал нь санхүү болон кармик харилцаа гэх мэт зүйлсээр ямар нөлөөтэй байхыг хэлж өгөөд тэг бүгдээрээ хөзөрлүүгээ таруу үзрийнхаа хэсэг рүү шилжих болно. Санхүүгийн хувьд энэ энергиуд нь шин санаа гэхээр олгох болно. Гэхдээ энэ үе бол санхүү бизнес тал дээр шин санаагаа шууд идэвхжүүлэх үе биш байх болно. Нумын орд нь өөрөө юм асар том тэлэлтийг авчирдаг. Энэ нумын орд нь санчир энергитэй, материйн ордын энергитэй их хамсаж орж ирж байгаа учраас санхүүгийнхаа суурийг бэлдэж, бизнесийнхаа суурийг бэлдэж, төлөвлөж, энергээ цэвэрлэж, бизнес санхүүгээ цэвэрлэж, тэгээд шин санаагаа ирэх жилээс хэрэгжүүлэхэд бэлдэх төлөвлөх үе байх болно. Гэхдээ мэдээж та шийдвэр санхүү бизнесийн шийдвэрийг та өөрөө толгой мэдэрч хийвэл хамгийн бэст нь тийм үү? За, ирэх сард кармик харилцааны тал дээр айгүй нуцтай байх болно. Тэгэхээр энэ талаас сонирхолж өгье. Ирэх сард 2025 оны 12 сард кармик харилцаа энэ үеэр хурцдах аюултай байна. Учир нь санчир гараг
саяхан ухарч байхдаа бидэнд хил хязгаар хэр чухал болохыг маш сайн ойлгуулж өгсөн. Олон амнасаа алдсан хүмүүсийн жишээгээр ч гэсэн харуулж өгсөн. Бидний амьдралд ч гэсэн хэцүү зүйлс тохиож үзүүлсэн. Тэгэхлээр та одоо өөрийгөө хохирогч гэж харахгүй байхыг, бас хохирогчийн нөхцөл байдлаас өөрийгөө чадхаараа хол байлгахыг санчир гарыг сайхан зөндөө сургасан, зөндөө анхааруулсан. Тэгээ та кармик хүн дээрээ эх сард хил язгаараа тавихгүй, эсвэл өөрийгөө номер 1 тавихгүй, тий? Хуучин зүйлсээ давтаад л байх юм бол одоо шийтгэл нь хурцтаж эхлэх болно. Энэ үеэр бас кармик хүн нь сайн зүйлийг нь яриа. Тэ жоохон ойлгочих шиг боллоо уучлаарай. Сайн зүйл гэдэг юм бол энэ үеэр кармик хүн нь танаас нууж байсан талаа харуулах боломжтой. Таны араар хийсэн зүйл, хэлсэн зүйлс тэ өөрийн онцгүй талуудаа ингэж ил болгож болохгүй байхын аргагүй байдалд орох боломж эх сард байна. Тэгэхээр та кармик хүнийг бодит үннээр нь эх сард харах болно. Энэ бол шийтгэл бас ивэл юм аа. За, кармик харилцаанаас гадна жинхэнэ мэдрэмжээр суйрлаагүй бүхий л харилцаа эх сард сэвтэх болно. Бутрах болно. Бутрах магадлал өндөр байна. За, тэгэхээр үүний жишээнүүд гэхлээр фантаз дээр суйрласан харилцаа. Ганцаараа байхаас айж хэн нэгэнтэй нэгдсэн харилцаа. Хинтэй ч хамаагүй нэгдсэн харилцаа, тий? Амар амгалнаа л бодож нийлсэн харилцаа. Тэ жинхэнэ хайр гэдэг мэдрэмжээр бус зүгээр л 5 тухай бодоод нийлсэн харилцаа нь эх сард бутрах магадaltaй байх нь эцэст нь хамаарлын харилцаа. Хамаарлын суурьтай харилцаанууд эх сард бутрах болно. Энд харилцаанууд бутраад нурах үед танд үнэхээр муухай мэдрэгдэх нь мэдээж билээ, би ойлгож байна. Гэхдээ энэ харилцаануурч байж таны жинхэнэ төгс сан буюу ихэрдэл тантай нийлэх орон зай үүснэ, боломж нь үүснэ. Та өөрийн төгс хүнтэйгээ л байхыг хүсдэг угаасаа. Өөр хүнтэй хамт байх нь тань таатай байж чаддаггүй. За, эх сарын төлөв байдал иймэрхүү байна. Тэгэхээр гол зөвлөгөө нь бол эх сард сайхан төлөвшөлтөй байж ангаалтаа дор нь хийх нь. Ингэх юм бол шагнал өндөртэй. Эх сард мэдрэмжээсээ цухтаадаг хүмүүс жоохон айх сар бол мөн байна. Тийм учраас хэрвээ та өөрийгөө мэдрэмжээсээ цухтаадаг хүн гэж дүгнсэн байгаа бол одооноос эхлээд эх сар эхлэхээс өмнө энэ бичлэгийг постлж байгаа. Одооноос эхлээд мэдрэмжүүдэд зөөлхнөр баг багаар идрээрээ гэж зөөлж байна. Өөрийнхөө мэдрэмжлийг баг багаар мэдэрч өгөрөө. Тэгэхгүй бол ялангуяа тэргэл сард ирэх мэлхийн орд орол үнэхээр цохиулах, том цохилт орж ирэх. Гэнэт бүх зүйл ингээд хагараад урсаад гарч ирж байгаа юм шиг болох. Тэгээд мэдрэмж дундаа живж байгаа юм шиг мэдрэмжийг авах эрсдэл эх сард байгаа харагдаж байна. Бусдаар бол аль хэзээ ихэр төлтөөгөө нийлчихсэн байгаа хүмүүсийн хувьд ихэр төлтөөгөө жаахан маргалдаж болно. Ялангуяа эмзэг сэдвээр. Гэхдээ энэ нь маргаан гэхээсээ илүүтэйгээр маргааныхаа араас илүү дотн болох, илүү нэгнийхээ ойлгодог болох, илүү гал халуун харилцаатай болох, тэ илүү харилцаандаа бат бэх болох суурийг нь бэлдэж өгөх маргаан л байх төдий юм аа гэж харагдаж байна. За, одоо тэгэхээр хөзөр тароо үзрийнхаа хэсэг рүү шилжье. За, ийм 3 групп гарч ирсэн байна. Би өөрөө хүртэл хөзөрнүүдээ хараагүй байгаа. Групп номер 1 үнэхээр гайхалтай. Таны хөзөр бол 10 of Cups. Ийм 2 хөөрхөн хос үнэг юм уу? 3 үнэгний гавар гэдэг байлуу те. Үнэгний хөрхөн бэби нар хамтдаа унтацгааж байна. Энэ бол элэг бүтэн дүүрэн сэтгэл хангалуун сайхан гэр бүлийг бэлэгддэг хөзөр юм аа. 10 of Cups. Хайр дурлал, ихэрдэлийн сэдв дээр тэ бид нар бүтгүү болох уу? Энэ нөхцөл байдал зөв үү, сайн уу гэдэг асуултанд хамгийн эерэг хариултыг өгдөг хөзөр бол ерөөсөө 10 of Cups юм. 10 of Cups нь таны гэр бүлийн байдал ихэр төлтөөгөө сайхан гэр бүл болж чаднаа. Өөрийн төгс сантайгаа төгс гэр бүлийн харилцааг бүтээх боломжтой. Үнэхээр аз жаргалаар хангалуун, баялаг бүхий л талаараа дүүрэн сайхан байхыг бэлэгдэж байгаа ерөөж байгаа хөзөр бол 10 of Cups ялтчгүй муу юм аа. Тэгээ та магадгүй та болон таны ихэрдэл тус тусдаа өөр харилцаанаас гэдэг ч юм уу те хүүхдүүдтэй босон ч байсан бай. Та хоёр хамтдаа нийлээд
Үнэхээр сайхан эглэг бүтэн яг жинхэнэ бодит цусан холбоотой юм шиг ийм сайхан харилцааг үүсгэх боломжтой гэсэн үзэр гарч ирсэн байна. Тэгээ ихэр тулийн харилцаанд нэг ихэр tulийнх нь нэг эхрийнх нь хүүхдүүд нөгөө эхрийнх нь хүүхдүүд мөн гэж автоматар тооцогддог. Бага шүү. Тэгэхээр групп номер 1 таны уншлага ингээ боллоо. Нэмэлт хэсгийг авах юм бол уншлага нь 10 минутын уншлага таныг хүлээж байгаа шүү. Тэгэхээр description-ээс шууд амархан яг одоо аваад үзэх боломжтой байна. Энэ удаагийн уншлага нь энэ удаагийн бичлэгийн энэ ингээд өндөрлөлөө. Баярлалаа. Групп номер 2 таны үзэр бол King of Swords ийм хэрэг байна. Сэлэм дээр сууж буй хар хэрэг байна. Энэ үзэр нь салхины ордын эрхтэй үнийг бэлэгдэж байгаа. Гэхдээ бас бизнес ажлын талбар дээр маш ухаантай шаргуу. Үнэхээр хангалуун байдлыг мэдлэг, бодол таныг тайлбарлуулж өгөх гэдэг ийм энергиээр таныг хангаж өгдөг ийм сайхан эрхтэй энергийг бэлэгдэж байна. Хэрвээ та өөрөө эрхтэй эрчимтэй хүн болвол эх сард та үнэхээр улам иршүүд, улам эрхтэйлэг, улам хаанлаг болж хувирах болно. Хэрвээ та ихэр төлтөөгөө аль хэзээ суусан ихэр төлтөөгөө харилцаатай байгаа хүн болвол тэгээ таны ихэр төлн салхины орд дийлэх хүнтэй болвол эх сард таны ихэр төл үнэхээр таны эр хүн, таны хаан хүн хатнаа сайхан хатантайгаа сайхан харьцдаг хаан хүн байж чадахуйц бие авч явж чадах болно. Төвшин агч байгаагийн илрэл байна. Хэрвээ та ихэр төлөөсөө тустай байгаа болвол эх сард та болон таны ихэр төл хоёр communication буюу нэгнтэйгээ харилцах, нэгнтэйгээ холбогдох, нэгэндээ мэдээлэл дамжуулах гэдэг тал дээр үнэхээр чадварлаг бөгөөд өндөр төлөвшөлттэй байж чадна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хэрэг та хоёр нэгнийгээ блоклсан харилцаа тасарсан байгаа болвол та эх сар зүгээр л өөрийн төлөвшлийнхаа вибрацийг, төлөвшлийнхаа энергийг өндөрт байлгаснаар mature байж өгснөөр таны ихэрдэл тантай холбоо барих. Тэгээд та хоёр сайхан харилцан яриаг өрнүүлэх. Шин ирээдүгөө төлөвлөх санаануудыг хамтдаа боловсруулах гэх мэт боломж эх сард байхаар харагдаж байна. За групп номер 2 та хэрвээ нэмэлтийг авах юм бол нэмэлт дээр нь 10 минутын бүтэн уншлага таныг хүлээж байгаа. За хэрэг авахар бол description ба comment хэсгээс яг одоо шууд аваад яг одоо үзэх боломжтой байгаа. Тэр нэмэлт хэсгээр уулзъя. Групп номер 3 таны үзэр бол Queen of Swords элдийн хатан байна. Ийм хөөрхөн бяцхан өнгөлөг шүү элдэн дээр сууж байна. Тэгээд элдэн дээр элднээс нь сайхан цэцэг сарнай ургасан байгаа харагдаж байна. Энэ үзэр бол групп номер 2-ын буюу King of Swords-ийн хань хамтрагч үзэр байна. Тэгэхээр та болон таны ихэр дөлөөд нэг нь групп номер 2-ыг сонгоод нөгөө нь групп номер 3-ыг сонгосон байх магадлал бас байна. Queen of Swords элдийн хатан танд юу хэлтгэж байна гэхээр дотоод хэл хязгаар, дотоод амар амгалан бас юунд анхаарлаа хандуулахгүй байхыг та үнэхээр гарамгаагаар зохицуулж чадаж эхэлж байгаагийн илрэл эх сард харагдаж байна. Энэ нь сайжрах болно. Бас та дотоод өөрийнхөө бурхан захиустайгаа илүү тунгалагаар харьцаж чадж байгаагийн илрэл мөн байх болно. Тэгэхээр та өөрийнхөө зүүн бэлэгтээ илүү итгэж найдаж чаддаг, зүүн бэлгээ илүү сайн сонсож чаддаг болох болно. Үүнээс гадна хэрвээ сөрөг харилцаануудад, кармик харилцаануудад, онцгүй харилцаануудтай зууралтаж яваа болвол эх сард та энэ зүйлс дээр үнэхээр зөвөр, үнэхээр шилдгээр хэл хязгаарыг тавьж чадна. Энэ хүмүүст үнэхээр зөв хариуг үйлслүүдийг үзүүлж чадна гэж харагдаж байна. Тийм учраас та хэрвээ эх сард онцгүй хүмүүст ялангуяа кармик хүмүүст ямар нэгэн байдлаар үгүй гэж хэлэх өөрийгөө татаж авах гэх мэт иймэрхүү үйлслүүдийг хийх юм бол дараа нь энэ үйлслүүдэд бити эргэлзээрээ бити буруудчих уу, битэрхий зөөлөн байх хэрэгтэй байсан уу гэх мэтээр өөртөө бүү эргэлзээрээ. Яагаад гэвэл таны эх сар таны хэл хязгаараа тавих чадвар, юмны гарц гаргалгааг олох чадвар, зөв замыг олж тунгааж мэдэрч сонгох чадвар хамгийн шилдэг дээрээ байх болно.
За ингээ боллоо. Групп номер 3 хэрэг та нэмэлтийг унах юм бол нэмэлт хэсэг дээр нь 10 минутын бүтэн таран уншлага таныг хүлээж байгаа. Утгагүй тэрүүгээр уулзъя. Тэгэд авахар бол description ба comment хэсгээс шууд аваад яг одоо үзэх боломжтой. Үнэхээр их баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзъя. Түр баяртай.